Шавдрын төмөсөхийг сонгон хайрхан шууд дэмжиж байна. Нэр дэвшигч шавдрын төмөсөх би эрүүл Монголын төлөө урайтай оролцож байна. Одоо би мөрийн хөтөлбөрөөр товч танилцуулъя. Төр нь иргэдэд залхаадаг хүнд сурталыг халж иргэдэд ил толд шудраг үйлчлдэг толцоог бий болгоно. Монгол улсыг хөгжүүлэхийн тулд импортыг оруулсан экспортод гаргах жижиг дунд үйлдвэрлэлийг төрийн гурвалсан үйлчилгээгээр дэмжиж ажиллана. Шавдрын төмөсөхийг сонгон хайрхан шууд дэмжиж байна. Ард иргэд маань бүх насаараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг боловч хараахан үр дүн ашиг шимийг хүртэж чадахгүй байна. Иймд эдгээр хуулиудад өөрчлөлт оруулж ажиллах болно. Сүүлийн жилүүдэд утааны тухай ярьж ажиллаж ирсэн боловч бодит үр дүн гарахгүй байна. Иймд дэлхийн сонгодог аргуудын нэг болох хийн дулааны системийг нэвтрүүлж ажиллана. Үүнийг төр хариуцах учиртай байдаг. Шавдрын төмөсөхийг сонгон хайрхан шууд дэмжиж байна. Иргэдэд амар тайван аюулгүй орчинд амьдруулахын тулд орон сууцны ипотекийн зээлд төрийн батлан даалтын хуулийг санаачилна. Иргэд маань баялагтай эзэн байхын тулд Норвегийн уулуурхайн эргэцэн орчныг Монгол эх орондоо нутагшуулах болно. Эзэн юмаа мэдж эргэн усаа хашдаг уламжлалыг баримталж бэлчээрийн ба газрын хууль өөрчлөлт оруулна. Шавдрын төмөсөхийг сонгон хайрхан шууд дэмжиж байна. Сонгуульд идэвхтэй оролцох нь нэр дэвшигчдийгээд сонгогчдын нэр хүндийн хэрэг өгөөд энэ ардчилсан төрийн гайхамшигтай зарчим. Энэ удаагийн сонгуульд эрхчлэг хэрэгжүүлэхт нас нэр дэвшиж байгаа шавдрын төмөсөхийг сэтгүүлч миний бие дэмжиж байгаа. Эрүүл Монголын төлөө урайтай энэ урайг би дэмжиж байгаа. Шавдрын төмөсөхийг сонгон хайрхан шууд дэмжиж байна. Хонгоо соногт өдрөөс өдөрт эх орноо эрүүл сайхан байлгах, Монгол улсын хөгжлөлтөд улам сайхан байхын төлөө бидний сэтгэл аюулаа зарах ёстой. Тэгмээс эрүүл Монголын төлөө гэсэн урайтай шавдрын төмөсөхийг би дэмжиж байна. Нөгөө тэгээр Дорногой аймгийн Алтан ширийн сум харьяат Монгол улсын алдарт уяач, Монголын алдарт малчин орхоод байгаа юм хүү. Шавдрын төмөсөх гэдэг бол миний аавын төрсөн дүү юм байна. Төрөл удмынхаа хувьд ч би дэмжиж байна. Төрийн их үүргийг төлөөч би дэмжиж байна. Шавдрын төмөсөхийг сонгон хайрхан шууд дэмжиж байна. Ерөөсөө энэ төр засаг бол иргэд рүүгээ харсан бодлого гэхээс илүүтэйгээр хэдхэн тэр олигарх нөхд рүү харсан бодлого явуулаад байна л да. Сайхан үг одоо гаргаж эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг гаргая гэж ингэж иргэд рүү хандсан мөртлөө тэр хандлага нь иргэд рүү гэж харагдаж байгаа боловч яг одоо үйлдлийн жин дарах нь бол хэдхэн хүмүүст хамаарагдаад байгаа. Ийм нөхдүүд Монголд их байна. Энэ нөхдүүдийн одоо дийлэнх холбох нь нөгөө одоо олигарх намууд тэрний ард байдаг бизнесмэнүүд. Шавдрын төмөсөхийг сонгон хайрхан шууд дэмжиж байна. Аль болохоор сонгуул өгөх ёстой. Өгөхдөө тэд нар бодоо ирээдүгөө бодож харж өгмөр байна л да. 21 тэрбум долларын өртөө нэг хүн 14 сая өртөөж бодохын хэрэггүй. Бид зөв хүнээр өдөрдуулаад зөв хүнээр бодлого бариулвал энэ зүгээр нэг жилийн дотор сайжруулж болох өр. Яагаад гэвэл Монгол баялаг байна. Маш их баялаг. Газар дээр нь газар дорно. Тэгэхээр Монголын хөгжил ирээдүйтэй л шаард. Ер нь энэ сонгуул гэдэг юм бол заавал гэж хэдэн саяар одоо удирдах байх тийм одоо үйл биш юм байгаа шүү дээ болно. Бид нар одоо 2 ч удаа сонгуульд орлоо шүү дээ. Маш бага хөнгөр орж болно. Ганцхан тэр хүмүүс өөрийнхөө бодлогыг хийх гэж зүйлээ яг ойлгох хэрэгтэй. Шавдрын төмөсөхийг сонгон хайрхан шууд дэмжиж байна. Хэрвээ эрхчлэгч нам эрхлэгч нам болох юм бол орон сууцны урьдчилгаа авахаа зогсоо. Урьдчилгаа авахгүй танаас. Тэгэхээр яагаад энийг хийж ийнэ хөөсөр бид судалж үзсэн чинь дорж дулам орон сууц авах гээд урьдчилгаа төлөхийн тулд өчөө төлөхийн тулд найзаасаа юм уу банк бус сангийн байгууллагаас юм уу зээлдэг. Эсвэл удаан хугацаанд торомтлол үүсэх шаардлагатай болно. Тийм, давхар зээлийн хүү төлөөд явдаг. Эсвэл аав ээжийнхээ малыг нядгаанд оруулдаг. Та нарт тийм боломжийг тийм одоо хууль ус гэх юм уу тийм хүндрэлийг хаагаад боломж олгочих. Шавдрын төмөсөхийг сонгон хайрхан шууд дэмжиж байна. Монгол улсын төрийн соёрхол дардын уран зохиолч соёлын гавьяат зүтгэлтэн Баялжирийн догмод. Тэр санаж, сэрж, том ажлын ард гарч чаддаг хүн. Монгол улсын алдарт уяач шавдрын хүү төмөрсөхийг би наадмын морь ундаг жаахан жаал байхаас нь мэдэх юм а. Аавын буян датууны захад өссөн энэ хүүхэд малд нүдтэй морь унахтай чадамгай
унсан хүлэг найраг төрөв алддаггүй хиймортой сэргэлэн нэгэн байсан нь эдүүгээ цөөнгүй киноны кадрт мөнхрөн үлджээ. Тэрбээр социализмын үед хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутан байхдаа хэрлэн голыг говь руу нутаг руугаа урагш урсгахаар асуудал дэвшүүлж 1897 оны үед хэрлэн мөрөн дорн говь руу урсж байсан эртний тэр ой сав гол гордрлыг дагуулan хинтийн дархан сумын баруун талаар ган хоолоогоор газар дээгүүр ил тавьж насаасоор өртөөлөн татан урсгаж орон дулааны улиралд олон аймаг сумдын хүн малыг ундааж болох тухай төсөл бичин тэр үеийн хөдөө аж ахуйн яамны удирдлагуудад хүртэл санал оруулан шуугаан тарьж явсныг нь би бас мэдэх юм. Сургуулаа төгсөөд Оросын улбаны улсад доктор хамгаалж Японч билүү Италич билүү улсын эрдэмтдтэй хамтран Монголын хөрс шороонд цагаан будааг тариалах технологи боловсруулсан тухайн ч бас сонсч байсан юм. Туршилтаар тариалсан цагаан будааныхаа дээжийг нутгийн хөгшдөд амсуулж явсан. Миний нутгийн хүү иш төмөрсөх хэмээх энэ залуу эрх мэдэл төсөв мөнгө санхүүжилтийн их үүсвэрийн төр засаг шийдээд өгөх юм бол цаасан дээр байшин барьж цасан дээр ногоо тарьж шоу хийдэг. Цагаан гартан цагаан захтнуудын дэргэд юм хийж төмөн олон тус хөргөх жинхэнэ санаж сэрдэг инженерийн алтан толгойтой залуу мөнөөсөө мөн билээ. Иш төмөрсөх бол инженерчлэлээс гадна игэл бор амьдралын хатуу хөтүү халуун хүйтнийг бэлэггүй гараар барьж ажил хөдөлмөрийн амт шимтгийг мэдэрсэн эрдэмтэн хүн мөн Баруун аймгийн их нүүдлийн хөл дарагдсан сонгон хайрхан дүүрэг шиг тийм том тойрот түүнийг сонгочих юм бол ядарсан зутарсан олон төмөнд мөн чих тус болох буй. Шовдрын төмөрсөхийг товч танилцуулах нь чухал байна. Шовдрын төмөрсөх бол санаж, сэрж, том ажлын ард дээр гарч чаддаг, манлайлагч, удирдагч учраас улсын хурлын гишүүний рамтай хүн юм. Шовдрын төмөрсөхийг сонгон хайрхан шууд дэмжиж байна. Тэгэхээр ер нь бол улс төрийн чиглэлээр сонгуульд бол хэд удаа орчлоо. Яагаад одоо ингэ сонгуульд байнга оролцоод ихээр зэрэг нэг л хариулт байж болно. Ер нь Монгол улсын хөгжүүлэх төрийн бодлого зөв явахгүй байна. Энэ одоо иргэдэд чиглэсэн үйлчлэгээ байхгүй, иргэдэд одоо чирэгдүүлсэн, хүнд суртал тавьсан ийм одоо тогтолцоогоо учраас нэгдүгээр, хоёрдугаарт нь бол одоо Монгол улсыг жижиг дунд үйлдвэрлэж гэж огт байхгүй. Өөрөөр хэлбэл дотооддоо өөрөөсөө мөнгө үйлдвэрлэдэггүй. Гаднаас одоо мөнгийг импортлдог ийм орн болж хувраад байна. Ийм болохоор зэрэг бид нар энэ бодлогыг одоо зөв болгох, энэ бодлогот дуу хоолойгоо хүргэх, өөрөөр хэлбэл иргэдэд үйлчлдэг ийм үйлчлэгийг бий болгох зорилготойгоор бол одоо сонгуульд оролцож байдаг юм а. Сонгон хайрхан дүүрэг бол байршлын хүн амын хувьд бол онцгой дүүрэг гэдгийг бид бүгд мэднэ. Тэгэхээр сонгон хайрагчид маань хэрвээ шовдрын төмөрсөх надад итгэл үзүүлээд их хурлын гишүүн болгочих юм бол их хурлын гишүүн бол хуульд өөрчлөлт оруулах, хууль санаачлах үндсэн үүрэгтэй байдаг. Ийм болохоор бол сонгон хайрхан дүүргийн төлөө бол олон зүйлийг хийж болно. Тухайлбал сонгон хайрхан дүүргийн тогтолцоо өнөөдөр иргэдэд үйлчлж чадж байгаа үгдээ эргэлзээтэй. Түрүү хэлсэн хүнд суртал, иргэдэд залхаадаг, дарамталдаг, энийг халж иргэдэд жинхэнэ утгаараа үйлчлдэг ийм дүүрэг болохын төлөө ажиллана. Сонгон хайрхамчууд маань одоогийн улсын хурлын нөхөн сонгуульд шовдрын төмөрсөх намайг өөрсдийнх нь төлөөлөөр улсын хурлыг илгээх юм бол би сонгон хайрхамчуудынхаа нэр хүндийг бол маш өндөр өргөж явна. Түүнээс гадна мөрийн хөлбөртөө тусгагдсан дэлхийн шилдэг арга хийм ба газан дулааны системийг сонгон хайрхан дүүрэгт хэрэгжүүлнэ гэж заасан энэ үйл ажиллагааг эхлэх боломжтой. Энийг эхлэхэд яагаад боломжтой гэхээр зэрэг энэ газын систем гэдэг бол өөрөө маш өндөр атмосферын даралтай байдаг. Тэгэхээр хэдэн метр ч өндөр уулыг давах хүчин чадалтай байдаг учраас энэ бол хэрэгжих боломжтой. Хэрвээ сонгон хайрханд энэ хэрэгжих юм бол манай сонгон хайрханчууд энэ одоо Улаанбаатарт хамгийн ихэнд утаанаасаа салсан эрүүл агаартай, эрүүл орчинтой дүүрэг болох юм байнамаа. За яагаад одоо хийн газыг нэр дэвших та ингэж одоо яриад мөдлөлтөд оруулсан бэ гэж иргэд маань бас бодож санаж магадгүй, эргэлзэж магадгүй. Хийн газ гэдгээр өөрөө нэгдүгээр жинхэнэ утгаар ашиглах юм бол өртөг хямд. Хоёрдугаарт ямар нэгэн тийм ажиллагаа багтай. Өөрөөр хэлбэл иргэн та одоо нүрсээ чавна гэдэг юм уу, модоо чаглана гэдэг юм уу, ийм цаг хугацаа зарах шаардлагагүй. Энийг хуульчлаад, төрөөс хариуцаад, аюулгүй байлын төр хариуцаад
төлбөрийн төр хариуцлагч тогтолцоо байж болно. Ингээд хийх боломжтой учраас энийг би олон жил ярьж байгаамаа. Энэ Монгол улсад зарим газар бас хэрэгжчихэд эхэлсэн ч байхыг өвөөсөх аргагүй. Тэгэхээр яг боддоор нь сонгон хайрханд хэрэгжих боломжийг түрүү би тодорхойлсон дахиад хэлэхэд сонгон хайрханд дүүргийн нутаг дэвсгэр дээр нефтийн бааз байдаг бид нар мэднэ. Энэ баазад төр өнөөдөр сард маш их мөнгө төлж байна хувийн компанид. Тэгэхээр энийг Петровисаас төр босож авах хэрэгтэй. Ингэчих юм бол сонгон хайрханчууд бидний нөгөө газын системийн үйл ажиллагаа хэрэгжих бүрэн боломж гарна. Энийг би сонгон хайрханчууд намайг илгээх юм бол энийг би маш огн хугацаанд хийх талаар сонгон хайрханчуудтайгаа хамтарч энэний төлөө ажиллаж чаднаа. Магадгүй та ганцаараа гараад юм их боломж байхгүй. 60 хэдүүлээ хөдлөхгүй гэж магадгүй. Тэр үнэ. Тэгвэл би ганцаараа гарсан ч гэсэн миний ард сонгогчд байгаа. Миний ард түмэн байгаа гэдэг агуулгаар би ханднаа. Ард түмэн хүчтэй юу? 76 хүчтэй гэдгийг л бид харах цаг болсон. За нэг дэвшигч намайг сонгон хайрханчууд улсын их хурал илгээх юм бол миний хийх эхний ажлуудын зэрэгцүүлээд орон сууцны ипотекийн зээл төрийн батлан даалтны хуулийг гаргана. Тухайлбал 2008 онд би нэр дэвшиж байхдаа батлан даалтын хуулийн тухай ярьж исэн. Харин харалттай их хурлын гишүүн байх учраас энийг санаарчих боломжууд нь хаалттай байсан надад. Сонгон хайрханчууд надад нээж өгнө гэж бодож байна. За хэрвээ нээгээд өгчих юм бол юу хийх вэ гэж та асууж бодох байх. Эхний ээлжинд өнөөдөр батлан даалтын сангийн хууль байгаа. Энэ хуулийг 2008 онд би ярьж исэн, 2016 онд энэ хууль гарсан амьгүй хууль байгаа. Тэгээд буруу хууль заалтуудаа. Тухайлбал энэ хууль зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулагдсан байдаг юм аа. Тэгэхээр энэ дээр нэмээд үйл хөдлөх хөрөнгийн батлан даалтыг оруулж өгнө. Ингэснээрээ энэ бол нэгдүгээр цогц болчихж байгаа. Та бол яах вэ? Тухайн улс орноос явагдаж байгаа батлан даалтад хамгаалах нөхцөл нь бүрдэж байгаа. Үүнээс гадна нэр дэвшигч миний хувьд төрийн сангийн тусгай хууль гаргана. Орон сууцны ипотекийн зээлтэй холбогдуулж энийг өнөөдрийн бүтэц зохион байгуулалтын хувьд бол иргэн хүн хийж болдог. Төрийн хийж болдог, төрийн бус байгууллага нь хийж болдог, олон улсын байгууллага нь хийж болдог ийм хуулийн заалтуудтай байгаа. Ингэж өгснөөр та яах вэ? 20-30 жил байрныхаа мөнгийг төлөе гэж шаналдаг, зовдог ийм байдлаас зүгээр хууль эргэцэн орчноор ангижирна. Би бол өнөөдөр мөрийн хөлтөрийн дагуу хуулийн дагуу танд одоо юу гэдгийг зээлийн хүүн төд байна, зээлийн хүүг төвөнд нэгж амлах боломж байхгүй. Эргэцэн орчныг чинь сайжруулах өгөх зэрэг таны амьдрал яг аяндаа сайжирна. Та яг аяндаа сайхан тайван ирээдүйдээ итгэлтэй амьдрдаг болох юм байнамаа. За ер нь бол маш олон сонгуул яаж маш олон хүмүүс сонгон хайрхан дүр босод дүргүүд сонгож ирсэн бид нар мэднэ. Мөрийн хөдөлгөөн огт хэрэгждэггүй. Яагаад хэрэгждэггүй гэхээр зэрэг тэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мөрийн хөдөлгөөрөө боловсруулдаг. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн хөрсөн дуухаар хэмжээд боловсруулдаг. Ийм учраас мөрийн хөдөлгөөр нь хэрэгждэггүй нэг тал. Нөгөө талаас зөвхөн намын бодлого барьдаг. Хэрэг шовдрын төрсөг би сонгогдох юм бол намын бодлого болоод улс төрийн одоо аз зөвхөн хойш нь тавиад улс төрч хүн гэдэг бол ямар байх гэдгийг харуулна. Улс төрч хүн гэдэг бол ерөөсө хамгийн ихний ээлжинд бол иргэдтэй эх орондоо үйлчлэл байх ёстой. Энийг би тод шиг харуулнаа. За яг түүнээс гадна улс төрчийг ганц хоёр үгээр тодорхойлбол манлайлагч байх ёстой, тууштай байх ёстой, шудраг байх ёстой, ёс зүйтэй байх ёстой гэсэн зарчмуудыг баримтах нь ойлгомжтой. Шавдрын төмөсхийг сонгон хайрханчууд дэмжиж байна. Шавдрын төмөсхийг сонгон хайрханчууд дэмжиж байна.